Hi, өрөн байна. Өнөөдөр би Blush-тай цуг skincare хийхээр ирсэн байна. Тэгэхээр хэлцгээе. Хамгийн түрүүнд би skincare ер нь нүрээ угаачаад skincare хийхэд бэлтгэхийн тулд ийм eye patch тавьдаг байгаа. Ер нь бол нэг 5 минут орчим тавиад эрсээ жоохон бэлтдэг гэсэн үг. Тэгээд энэ дээр хүмүүс бас ингэж тавих юм уу гэж айгүйх ярьдсан шиг байлээ. Гэхдээ миний хувьд болохоор миний жоохон асуудалтай байдаг хэсэг нь гэх юм бол нүдний доорх dark circles. Тийм болохоор би энэ талаар нь дандаа харуулж тавьдیں۔ Хүмүүст одоо энэ дээр жишээлбэл илүү хялгсан өрчлөөтэй хүмүүс эсрэгээр нь эргүүлээд тавьбал дээр байд юм шиг байлээ. Чолко дэш хураахан мартцсан байна. Чолко ингээ богинохонд харьцсан ч айгу төвхтэй. Skincare хийх болгонд миний чолко дэш нэгээд босчдөг. Обруш зүгхлээр. Тэгэхээр заавал skincare хийснийхаа дараа мейкап хийснийхаа дараа чолко давхар угаах хэрэг гардаг. За тэгээд eye patch тавьж байгаа хооронд би нүрээ жоохон чигшүүлэх зорилгоор ийм чигшүүлэгч пад тавьдаг. Энэ болохоор Abib брендийн пад байгаа. Тэгээд бас дахиад хоёрыг аваад хацран дээрээ тавьдаг. Хацран дээрээ тавихтаа яг ингээд уруулны энд бас айгүй хялгсан өвчлөө байдаг та. Бас ингээд яг энүүгээр тэрнийгээ жоохон чигшүүлж өгөх зорилгоор. Тэгээ дараа нь мейкап түрхэхэд ийм багцралтахгүй тулд ер нь бол пад тавиал айгүй зүгээр юм шиг санагддаг. За тэгээд 5 минут орчим байлгачаад нүднийхээ патчийг аваад эдрийг бас зүгээр хөнгөө арчаад авчихдээ. Бас тэгээд хүзүүгээ бас мартаж болохгүй. Би яг одоо 23 тавтайдаа ер нь хизээч хүзүүгээ арчилдаггүй байсан. Тэгээд сүүлийн хэдэн жил яг хүзүү амар хөгшрөөд байгаа мэдэгдэж эхэлж байгаа болохоор хүзүүгээ skincare-тайгаа цуг арчилж эхэлсэн ба. Би сүүлийн үед бас нэг ийм эрүүл мэндийн ундаа гээд ийм ундаанууд уудаг болсон. Энэ болохоор алюминий цуутай. Энэ болохоор илүү арьс гэрэлтүүлж цайруулах үйлчилгээтэй юм лээ. Тэгээд ийм прунтэн болохоор илүү гиз цэвэрлдэг. Тийм болохоор би өнөөдөр энэ арьс гэрэлтүүлж цайруулдгийг сажуугаар уучи. Яа. Тэгээд хамгийн түрүүнд бол toner. Зуны skincare, өвлийн skincare хоёр яг ингээд өөр байхгүй болдгоо. Монголын өвөл маш хуурай. Тэгээд ялангуяа гадаа их алхдаг хүнд бол над шиг хүнд бол миний арьс бүр яг ингээд амар хуурайшчдаг. Тийм болохоор өвөлдөө арай илүү чигшил өгдөг тонер сонгож хэрэглэхийг хичээдэг. Энэ болохоор Sally Maxi Noni Toner гэдэг. За, тонероо болохоор ер нь хүмүүс хөвөнд шингэж арчаад идэв штэ. Надад тэгэхээр яг бүх ингээд арьсандаа шингээж болох зүйлсийг шингээхгүй байгаа юм шиг санагдаад идэг. Тийм болохоор би мэдээч skincare хийхээс өмнө гараа угаана. Тэгчээд гарн дээрээ ингэж агаад нүрээ ингэж тап хийж тонероо түрхдэг. Тэгээд бас ялангуяа өвөл нэг биш 2 удаа тавтаж хийдэг. За. Одоо Essence бас serum. Ер нь бол Essence-ийг серумныхаа өмнө түрхэх ёстой байдгийм байлээ. Гэхдээ одоо бүтцийг харж агаад миний хэрэгэлдэг серум болохоор им Torridani Dive-In serum. Энийг бүр миний арьс яг бүр ус шиг уудаг. Би нэг бол зүгээр жилийн 4 улиралд хэрэгэлдэг. Тэгээд яг хамгийн их худалдаж авдаг бүтээгдэхүүн баха миний. Тэгээд Essence нь болохоор Soul 1988 гэдэг ийм брендing зузаавтар бүтэцтэй учраас би энэ серумныхаа ардаас хэрэгэлдэг. Энэ серум бол яг миний хамгийн их худалдаж авдаг бүтээгдэхүүн. Тэгээд яг нэг арьсанд бол яг ийм ус шиг амар гоё амархан шингэж өгдөг. Тийм болохоор би бараг одоо хэдэн жил хэрэглэж байгаа юм бөөмэд. Тэгээд энэ Torridani брендийг би бас нэлээд хэрэгэлдэг. Эдний бүтээгдэхүүнүүд бүгд vegan. Тэгээд арьсанд зөөлөн бүтэцтэй, арьсанд сайн шингэдэг. Тийм байдаг болохоор Torridani-г
айгүй хэрэгэлдэг. За тэгээ серум аваад нүүрэн дээр яг өсвөр наснд хизээч би юм арсны асуудалтай байж үзээгүй. Гэхдээ яг сүүлийн 2-3 жил яг амьдралын хэв маяг стресс, нойргүйдлээс болоод ер нь бол арсан дээр амар хэм гардаг болсон. Тэгээд тэрнээс хойш бас яг skin care-д нэлээд анхаардаг болоод яг ямар хөө бүтээгдэхүүнүүд, ямар орцтой бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байгаа гэдэгтээ анхаарад бас тэрнээс илүү өөрөө айгүйх юм судалж уншдаг болсон. Тэгээд одоо миний энэ сонгож хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд ихэнх нь нэг бол vegan, эсвэл яг энэ арсны юм нөхсөө бүгэлдэггүй, батг гаргадаггүй тиймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаа. За серум төрөгчөөд одоо Essence болохоор ялхаагүй гарн дээр аваад тэгээд түрүүний ярьсан арсны юм нөхсөө бүгэлдэггүй гэдэг дээр болохоор би яг одоо шинэ бүтээгдэхүүн сонирхож хэрэгжилж үзмээр байгаа үедээ яг Google-ээр pore clogging ingredient checker гэж ороод тэгээд тэр бүтээгдэхүүнүүдийнхаа бүх орцыг оруулаад яг тийм батг гаргах одоо эрсдэлтэй тиймэрхүү орц байна уугүй юу гэдгийг шалгаж иж дандаа авдаг. Ер нь бол техник айгу зөв юм байлаа шүү. Ялангуяа батг их гардаг арьстай хүн бол тэрнийг мэдээд авахд илүүдэхгүй юм байлээ. За Essence төрөгцөн одоо нүрний тос дахиад Torridane-ийн энэ цэнхэр line бүр миний хамгийн дуртай нь. Энэ цэнхэр нь бол угаасаа ингээд амар амархан арьсанд шингэдэг. Тэгээд хэрэглэсний дараа нүур мүрээ бодоход ч гэсэн айгу тийм хөнгөн гой бүтцтэй байдаг. Энэ болохоор ууг нь манай гэрт ийм том савтайгаа байгаа. Би энэ жижигхэн зүгээр аялахтаа авч явдаг. Тэгээд авч явахад амар болохоор өнөөдөр аваад ирсэн. За тусаад төрөгчээ. Заавал нарны тусаад төрөх хэрэгтэй. Би бас л Torridane нарны тосын хэрэгэлдэг. Энэ нь болохоор яг ийм watery sun serum гэсэн. Тэгэхээр бүр яг ийм тос шиг бүтэцтэй биш. Айгу тийм шингэн. Тэг яг будагны өмнө хэрэглэхэд бас гоё тохирдог. За ингээд ерөнхий skin care минь дуусчлаа. Яг эдгээр ер нь бол миний хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнүүд эдгээр бүтээгдэхүүнүүдийг Beauty Pops дэлгүүрээс авах боломжтой шүү. Би бүр яг сүүлд ороод өөрийнхөө хамгийн дуртай брендүүдийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь тэндээс олж авсан. Угаасаа бүгдээрээ байлаа. Энэ Abib ч юм уу ялгаагүй Beauty Pops дэлгүүрт байлаа шүү. Skin care хийгээд бэлтцсэн учраас makeup руугаа оръё. Би ер нь бол өдөр тутамд нэх сүртэй боддоггүй. Өөрийгөө би угаасаа нүрээ бодож чаддаг ч хүн гэж хэлэхгүй. Тэгэхээр яг ийм хөнгөн foundation түрхчихэл тэгэл нүдээ бол барагтаатай боддоггүй. Тэгээ жоохон blush тавиал уруулаа өнгөлөөд гардаг. Тэгэхээр одоо миний яг өдөр тутмын makeup-ийг хамтдаа хий. За тэгээд foundation болохоор би бас ингээд ер нь бол би skin care-ийнхаа тэр makeup-ийн тэр бүх юмыг гараараа л хийх дуртай. Гараараа ихлээр яг ингэж илүү удирдахад амар гэх юм уу. Дээрээс нь бас илүү харьсанд гоё шингэж өгөх юм шиг санагддаг. Sponge юм уу brush хэрэглэхлээр амар их бүтээгдэхүүн спонжтой бас брашндаа шингээд арьсан дээр нээх гоё тарахгүй юм шиг мэдрэмж төрөөд идэг. Тэгээ гарн дээр фаундейшнаа жоохон ингэж авчаад хуруугаараа төрүүлээд. За фаундейшнаа би түрхэж явах хоорондоо хэдэн дуртай брэнд гэх юм уу? Миний хэдэн жил хэрэгжилж байгаа брэндүүдаа танилцуулчих. Энийг болохоор би яг арьс жоохон цайрцсан үед хэрэгэлдэг. Яг одоогийн байдлаар миний арьс нэх бор биш байгаа учраас энэ яг өнгө нь гоё тохироод идэв. Тэгээд энэ болохоор яг ийм хүнд фаундейшн шиг огт биш. Гоё серум шиг. Яг ийм хөрхөн шингэн бүтцтэй. Арьсан дээр амар гоё
шингэж өгдөг. Тарж байгаа нь хэрвээ харагдаж байгаа бол гоё юм шингэн жоохон glowy тиймэрхүү байгаа. Тэгээ би яг арьсаа бас тийм байлгах дуртай. Ер нь пудер ч юм уу айгу тийм мат болгодог юм би хэрэгэлдэггүй. Жоохон glowy ялгартуу харагдуулах дуртай. Zia foundation бол төрөгчлээ. Тэгээд миний түрүүний ярих гэсэн юм болохоор тэгээ энэтэй амар төстэй бас тийм гоё хөнгөн бүтэцтэй хоёр foundation. Энэ NARS-ыг би бол за сүүлийн бараг л худалч хүнд 8 жил хэрэгжилж байгаа. Тэгээд энэ бол бас амар гоё арьсанд гоё шингэж өгдөг. Эннээс гадна бас нэг гоё foundation их юм бол энэ Fenty-гийн энэ юу гэж вэ? Blurring Skin Tint гэдэг foundation. Энэ болохоор бүр ийм жоохон саатай, ийм арьсыг бүр ийм гоё сэргэг харагдуулдаг. Тэгэхээр энэ гурав бол үнэхээр гоё шүү. Хэрвээ нэх их өө дарах шаардлагагүй foundation хайж ивэл энэ гурав бол супер. За foundation-а түрхэд миний хувьд яг нэг хідэн консилер хэрэглэх хэрэгтэй хэсэг байдаг. Яг нүдний доорх. Тэгээд би яг өчигдөр батган шахуулсан чинь жоохон сөрөвтэй болсон. Тэд нэр дээрээ жоохон foundation авч өгч байна. Foundation гинэ concealer. Энэ болохоор бас NARS-ийн concealer. Би энийг бас бараг л сүүлийн 5 жил хэрэглэж байгаа. Үнэхээр сайн concealer. Энийг жоохон тараагаад өгчнө. Би яг нүднийхээ доор түрхснээ болохоор ингээд түрхснийхаа дараа шууд тараахыг боддог. Бусад яг юм өө дарах жижиг одоо батганы сорив ч юм уу тиймэрхүү зүйлсээ болохоор консилер жоохон байлгадаг. Жоохон байлгавал хамаагүй илүү тогтцтой байгаа юм шиг санагддаг. Миний хувьд миний мейкапын хамгийн чухал хэсгийн нэг нь бол blush гэж боддог. За энэ бол ийм солонгос Her brand-ийн blush байгаа. Ингэж нэг тослыг аваад надад ер нь бол яг нэг иймэрхүү өнгөнүүд илүү зохит юм бэлээ. Жохон тийм пинк дүү болохоор миний арсны өнгөнд ер нь цогтгүй. Улбар шаргал туяатай тиймэрхүү блашууд би сонгож хэрэглэдэг. Начиг арсны өнгөтэй хүмүүс байх юм бол бас тиймэрхүү өнгө сонгож хэрэглүүл зүгээр юм байл шүү. Оруул руугаа оръё. Тийм ердийн үед би ер нь бол яг гэрээсээ ингээл гардаг. Тэгтээ өнөөдөр жоохон нүдээ хүрээлчий гэж бодлоо. Ийм өнцөгтэй брашаар би ер нь бол хөвчлээ нүдээ боддог. Яг ийм гаднах хүрээг нь төр жоохон тодруулчихад л илчтэй юм шиг санагддаг. За. Ингэчэнгүүт яг нэг жоохон контур тавьчихсан юм шиг. Тэгтээ eyeshadow-аар би ингээд бодчихтэй. За, жоохон ингээд нүдээ ингээд хараар хүрээлчэнгүүт нүд хамаагүй илүү тодорчтой юм шиг санагддаг. Уруулаа бол зүгээр юм бор өнгөөр бодох туртай. Энэ бол миний хэр үнэнч вэ гэдгийг хэлбэл би энэ Elf-ийн уруул хүрээлэгчийг бараг хэддэх удаага авч хэрэглэж байгаа мэдгүй. Гэхдээ яг энэ өнгөнд нь би амар туртай. За, энүүгээр уруулаа жоохон дээрх уруулын жоохон гадуур нь хүрээлнэ. Гэхдээ яг энэ юм natural өнгөтэй болохоор яг тэгж илт гадуур хүрээлсэн юм шиг бол харагддаг. Миний хувьд болохоор миний яг доод уруул дээд уруулаас илүү зузаан байхгүй юу? Тэгэхээр би дээд уруулаа жоохон дээгүүр нь гаргаж хүрээлээд доорхоо болохоор яг зүгээр л зураасаар нь хүрээлдэг. Тэгээд мэдээч lip gloss. Энэ болохоор Blessed Moon гэдэг солонгос брендийн lip gloss байгаа. Энэ яг юм өнгөтэй юм шиг мөртлөө яг төрхөнгөт өнгө нь харагддаггүй юм билээ. Зя. Миний skincare бас makeup юу нэг иймэрхүү. Одоо яг ингээд makeup-а хийж дуусчаад чолко авахгүй болдоггүй. Тийм болохоор чолко аваачаад ирээ. За makeup-а дууссан юм чи одоо setting spray цацах хэрэгтэй. Би болохоор ялангуяа ийм
нөгөө glowy байлгахыг хүсдэг учраас пудер хэрэглэдэггүй. Тэгээ пудер хэрэглэдэггүй болохоор будаг амар амархан урсгаад идэг. Тийм болохоор ийм сайн setting spray ашиглах хэрэгтэй байдаг. Энэ болохоор ийм setting spray байгаа. Тэгээд энийг гоё холоосон. Гэт цацчих. За, миний өдөр тутмын final look бол нэг юм байна. Тэгээд өнөөдрийн skin care бичлэгэндээ ашигласан энэ гэд бүх зүйл Beauty Box дэлгүүрээс авах боломжтой шүү. Тэнд бол бүгд байгаа. Бас миний makeup дээр ашигласан энэ blush болон lip gloss энэ хоёр бас Beauty Box дэлгүүрт байгаа шүү. Бичлэгтэйгээ цуг байсанд баярлалаа. Баяртай.